Би цагдаагийн эмггийн газрын тусгай ажиллагааны газрын ажилтан. Энэ мэргэжлээр 12 дахь жилдээ ажиллаж байна. Ойролцоогоор 170 гаруй тусгай ажиллагаанд үр гүйцэтгсэн байдаг. Анх 2007 оноос цагдаагийн ахтын суралцж эхэлсэн. Сургуулиа төгсөөд Дорногов аймагт хөгжөрний цагдаагаар ажиллаж байлаа. Тэгээд удалгүй тусгай ажиллагааны газарт орох шалгалтуудыг өгч эхэлсэн. Сүнсийг хүн байсан. Маш олон шалгуу, маш олон саад бэрхшээлийг тавсны эцэс би тусгай бүлгийн гишүүн болж чадсан даа. Өнөөдрөөс та нар тусгай ажиллагааны газрын албан агч хамгийн хүнд гэсэн бүхэл ажиллагаанд явах болно. Амрын үндсэн чиг үүрэг бол террорист татгалаар тассан зогсоо олон нийтийн аюулгүй байдлыг хангах, энэ хэрэгтээ тэмцэх, нийгмийн хэв журмыг хамгаалах. Ойлгомжтой юу? Амжилттай ажиллагаа бүрдээр нэг тийм сайхан мэдрэмж төрдөг. Хэн нэгний амийг авах нь маш чухал. Бусдад хүсэлсэндээ би өөр чанартай болдог. Би багасаа хүсэж мөрөөдөж сайтандаа зүтгэж юм. Хүн мөрөөдлөө зорилго болгон тууштай зүтгэж чадхал юм бол ямар ч хоосон мөрөөдөл бодит амжилт болох гэдэг. Монгол улсын иргэн бий цагдаагийн албанд ажиллахдаа Монгол улсын үндсэн хууль, бусад хууль, албаагчийн ёс зүй, сахилга албаны нууцыг чад сахин, чин шударгаар ажиллаж, шаардлага гарвал амь бие, үл хайлан зүтгэх батлан тамгалъя. Би дангаасаа нэцвас хуулийн хариуцлага хүлээн.